20 дугаар зууны Монголын түүхэнд гарсан цуутай зодоонууд. 1-р хэсэг. 1904 оны даа хүрээний зодоон. 19-р зууны үед даа хүрээнд хятад монголчуудын дунд хэд хэдэн нүсэр зодоон болсон байх бөгөөд үүний уг үндсэн Сэцэн хаан аймгийн Ёстобисын хөшүүний шилийн сангэр төөгөөгөөс ихтэй ажээ. Жанжин Сүхбаатарын өвөг эцэг төөгөө нь урваач шарваач Монгол ноёд болон хятадуудад хорлогдсон төрсөн эцэг эрхийн мэргэн Элбэгийнхэн үш хонзонг авахар Сэцэн хааны Ёстобисын хөшөөний хятад пүүсүүдийн тонн дээрэмдэж нэг хэсэг дээл божигнуулж байсан түүхтэй. Эцэст нь түүний журмын нөхдийг манж хятадууд Ёстобисын цорготын голын баруун талд байрлах хошуу тамгын газрын бат гүн шоронд хорж эрүүд нь тамлаж байгаад модоор доторлсон нүхэн жорлонд хийж дээрээс нь таглаж цоожлон бүгдийг нь бүтээгээд алжчихжээ. Муу юм модон улаатай гихчээр энэхүү хэрцгий аллагаас үүдэж Ёстобисын хөшөөнд модон гэрт өгсөн 19 хулгайн хэрэг гих дуйланд хэрэг дэгдснээр даа хүрээнд манж хятадуудыг эсэргүүцсэн ардын хөдөлгөн үе үе цохолцох болж улмаар хятадын мөнгө хүлэгчид халах иргэдийн хооронд байс хийгээд л цус асгаруулсан зодоон зохион өрнөдөг болжээ. 20-р зуун гарамгц иймэрхүү зодоон улам гаарсан байна. Тухайн үеийн лам нар хятадуудтай цусаан гартал зодтолдог байж манжийн далхинд цусаан хятадын мүлжилгэнд хөлсөөн асгаруулж байсан 20-р зууны ихэнх үед нэг талаас шарын шашин, нөгөө талаас дотоодын дайн самуун хийгээд харийн дарлал монголчуудын цог химрийг бүрэн самууруулж үндэстнийхэн хувьд мөхөж байсан түүхтэй. Гэвч тухайн үеийн монгол ирчүүд хүлцэнгүй суугаад байсангүй. Боломжит бүхий л аргаар тэмцэж байв. Тэмцлийн хамгийн гол арга нь суурин газарт бол олны хамарсан зодоон өдөөх явдал байлаа. Эрчүүдийн дийлэнх нь лам байсан тухайн үед хэдийгээр би 80 ёсыг сахисанч гэсэн эр хүнийх нь хувьд монголчууд лам нараасан аврал хайдаг байж. Тийм учраас лам нарын дунд нудраган зодоон хөгжиж эхэлсэн байдаг. 1904 оноос лам нар болон хятад худалдаачид тэднийг өмгөөлөгч манжийн цэргийн хооронд хэд хэдэн удаан ширүүн зодоон болж өвөнд энгийн ардууд хүртэл татагдан орж байжээ. Жишээ нь 1904 онд Агван нарын хэсэг лам, ард төмөр, жамба, балдэр, дамбан нарын хүмүүс хятадын Чижи Саньон пүүсийн худалдаачтай хэрэлдэж улмаар тэднийг зодож дэлгүүрүүдийг нь талж орхижээ. Хятадууд тэднийг баривчлахад хэдэн зуун лам ард өмөөрөн ирж суллаа зогсохгүй Чижи Саньян пүүсийн бүх худалдаачдыг бялавнүдэд дэлгүүрийг нь үнсэн товор голгожээ. Амбаны газраас баахан тушаал зарлиг болсон авч хинж тэднийг барьж өгсөнгүй. Мөн 1907 оны 11-р сарын 13-нд Гандан хийдийн лам Дамдан жав самбуу хоёр ачаатай тэрэгтэй явж байгаад нарийнхан зам дээр тэрэгчин хятадтай таарч хэн нь хиндэн зам тавихтаа тулж маргалцсан байна. Тэрэгчин хятад болохоор бид та нарын идэж хоолыг бэлддэг. Танай монголчууд бидэнд зам тавьж өгөх ёстой гэж омогджээ. Хариуд нь лам Дамдан жав өмхий хятад чи манай газар нутаг дээр яваа болохоор бидэнд зам тавьж өгөх ёстой гэд заамдаа давсан байна. Ингээд хоорондоо зодтолдож гин. Энэхүү зодооны дуйлаанаар баахан лам хурч ирээд тэрэгчин хятадыг гандан өөдөж ирж аваадсан байна. Тэгтэл удлуугийн манж цэргүүд хурч ирээд Дамдан жав самбуу хоёрыг зодоон үүсгэсэн гэж баривчилжээ. Үүнд лам нар дургуцаад Дамдан жав самбуу хоёрыг тэдний гараас хүчээр суллаж аваад улмаар манж цэргүүдийг зодож гин. Үүний улмаас манж амбаны газраас Дамдан жав самбуу нарыг баривчлах тушаал зарлиг гаргасан боловч шави ям биелүүлсэнгүй. Тиймээс манж амбан Гандан хийдийн цогчин татсан аймгийн гисхүү нарыг олон лан мөнгөөр торгож шийтгснээр дээрх зодооны хэрэг шувтарсан байна. Дээрх зодоонууд 1911 оны үндэсний эрх чөлөөний тэмцлийн угтал болж байсан бөгөөд манж амбаны тушаал зааврыг Монголын тал зориуд биелүүлэхгүй цааргалж байсан нь манж хятадуудад өшрөх үзэл дээд зэгтийн тулж байсныг илтгэнэ. 1907 оны лам нарын зодоон. 1907 онд даа хүрээнд нэгэн том зодоон болжээ. Энэхүү зодооныг тухайн үед хятадуудад ихэд дургүй болж байсан лам нар өдөөсөн байдаг. Учир нь лам нар шашныхаа бие хамгаалах урлагийн дагуу гардан зодоонд зүрхийн мэрэгшиж савл хийвэл гарынхаа жилийг гаргачих гээд байдаг болсон бөгөөд тэрхүү жилийг нь яман омгтог хятадууд хүссэн хүсээгүй өдөөгөөд өгдөг байж л дээ.
Зодон болдог өдөр Гандангийн зүүн талд байсан хятад пүүсэнд 2-3 лам ирж 8 хийж байгаад хэрэлцснээр цаашлаад олон 10 лам хятад оролцсон нүсэр зодон болж хувирсан байна. Уг зодооны улмаас хятадын пүүсэнд чамгүй хохирол учирчээ. Тиймээс зодон болсны дараа хятадын пүүсэнд учирсан бүх ил гарц хохирлыг хүрээний ламдраар төлөвлөхээр Манжин амбан зарах шийтгсэн гэдэг. Гэвч энэхүү шудраг бус шийдвэр дургуутсан ламнар тухайн үед аливаа хэрэг заргыг шийдэхдээ гаргууд гэгдэж байсан. Товуу мэрэгэн гэгчэд хандсан байна. Товуу мэрэгэн дээрх зодоонд оролцсон бүх лам хятад худалдаачдыг цуглуулад ламнар пүүсийн юмыг эвдэлсэн байна. Юм шудраган сайхан. Та нар хятадын пүүсний бүх хохирлыг түлэх ёстой. Эрхэм данжаад нар ч сүйтгүүлсэн юм авах нь зүүн хэрэг. Харин цаашид Гандан хүрээ хоёрын хооронд байрлсан хятадын том том пүүсүүдийг анх халахаас зөвшөөрсөн. Маймай хот руу нүүлэх нь зүйтэй юм байна. Та бүхэн өнөөдрөөс эхлээд Маймай хот руу нүүцгээ химээч. Хятад пүүсүүдийг нүүлэх нь лам нарын сүйтгэсэн юмнаас хэд дахин их зардал гарах. Мөн худалдааны хамгийн ашигтай газрын алдах болсноо дотор ухаандан хятадууд өвггүй ойлгож бид юман төлөвлөх ээж бай. Маймай хот руу нүүхэн болиё гэж гууж говьснаар лам нар болон хятадуудын дээрх зодооны зарга шувтарч байсан гэдэг. Маймай хот гэдэг нь одоогийн Амгалан буюу Эрдэд цагийн Амгалан Баатар хот билээ. Түүнчлэн 1910 оны 2 дугаар сарын 7-нд их хүрээний зах дээр лам нар хятадын Даю Ян пүүсийн худалдаачтай хэрэлдэж зодолдоод хоршоо дэлгүүрүүдийг нь бүснүүлж орхижээ. Энэхүү өмнөнийг зогсоохоор ирсэн Манжин зэргүүд замдаан тааралдсан хэдэн лам нарыг баривчилсанд хэдэн зуун лам цус сэвсийн үзэлцэнгээд л хашгиран дайраад тэднийг чөлөөлж байсан байна. Тэрч байтугай өмнөний газар ирсэн Санда амбан хүрээний цагдаагийн дарга амар нарыг чулуугаар шидэж улмаар амрыг барьж яваад дээш нь сэвж онгожээ. Энэхүү хэрэгт Манж нар мөн л зарга үүсгэсэн бөгөөд муу нэрт Шанза Бадам дөржийг хэрэг өдүүлсэн лам нарыг барьж олсонгүй хэмээн буруушааж албан тушаалаас нь огцруулж байсан гэдэг. Хизээнээсээ хятадуудтай хідвч нэгтэй байсаар ирсэн Манж нар дээрх зодооны улмаас сүйдсэн хятадын Даю Ян пүүсийн талд үйлчилж уг пүүсийн сүйрэлд 2000 шахам лам мөнгийг аймаг шивээс тулган төлүүлжээ. Ямар тааж 20-од оны лам нар ард олноос өргөл барьцаан ч авдаг, улс үндэсэнч боддог байсан бололтой.